Хөлбөр төсний цагаар хөгжлөж студидтэй Монголын тээвэр холбоо газрын тосны үйлдвэрчний эрхлийн дарга бөгөөд Монгол үйлдвэрчний холбооны дэд эрхлэгч хэрэгчнүүдийг урьж оролцуулж байгаа маа. Тэгэхээр Петрочайна Дашин томсог гих капад холбоотой хэрийг бас дахин мандат ирнэ хийж болохоор нөөцлөл бас тус капад ажиллаж байгаа Монгол ажилчдын хувьд бас ажил хаях хүртэл арга хэмжээг авах ойрхон болчихлоо гэсэн ийм мэдээлэл байгаа даа. Гол шалтгаан нь юу байгаа юм бэ? Тэгэхээр Дашин томсог Монгол компани 300 гаруй ажилчид одоо Монгол ажилчид байгаа. Тэгэхээр өнгөрсөн 4 сард тус компанидаар очиж бүх ажилтны орлыг хийгээд ажилчдаа уулзахад бол цалин нэмэх асуудал бол бараг жил гаруй тавьж байна. Энэ асуудал шийдэгдэх бодож байгаа учраас ойрын хугацаанд энэ асуудлыг шийдэж өгөө гэдэг шаардлага хөргөөсөн байна. Өнгөрсөн 4 сард. Үүнээс хойш бараг 4 сар гаруй хугацаа өнгөрлөө. Компани тавихаар урагшаа одоо төв компани удирдлагуудад танилцуулна, орчуулганд явуулж байна гэх мэт шалтгаан хэлээд өнөөдөр хамгийн сүүлд өнөөдөр энэ хариу ирүүлж байна л да. Тэгэхээр нэмэгдэл цалин буюу одоо хэвийн нэмэгдэл гэж бид нэр ярьдаг. Тэр цалингийг үндсэн цалинлөө шилжүүлээд тэрийг авчиа гэдэг ийм байдлаар одоо нэг карманаас нөгөө кармаар авч хийчихье. Тэгээд цалин ер нь нэмэх боломжгүй гэдэг байр суурийг илэрхийллээ. Тэгэхээр бидний зүгээс хуулийн дагуу хамтын маргаан үүсгэхийг илэрхийлсэн байгаа. Хамтын маргааныг одоо үүсгэх хэрэгцээ бол ажил айлт хийнэ. Тэгэхээр энэ хугацаанд хуулийн дагуу заасан хугацаанууд байгаа. Тодорхой хугацааны өмнө яг хэдэн өдрийн хэдэн цагт ажиллаж хайна гэдгээ хуулийн өмнө одоо ажлын 3-аас доош хоног мэдэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ хугацааг бид нэр тооцоод 9 сарын 15-нд одоо тус компани ажилчид бол ажил хаялт хийнэ гэдэгтээ үндсэндээ шийдэлтэй хүрсэн. Үүнтэй холбоотойгоор одоо бид нар олон нийтийн хэрэгслээ сүүлд нь одоо ажил хаялт үед янз янзын хүмүүс ярьдаг, буруу шаад ингэдэг тэгдэг гинт инглээ одоо янз янз тийм учраас бид нар аль болохоор урт хугацааны өмнө бид нар хөрвүүллээ. 4 сарын хугацаа гэдэг бол бид нар хангалттай боломж өгсөн. Тавьж байгаа шаардлагын хувьд гэх юм бол одоо ажилтны цалинг бол одоо 50% нэмэгдүүлээ. Ягаад 50% гэж нэг сүүлийн 95 жил бол цалинг болон дөрөвтэй нэмэгдүүлээгүй. $5, $10 хэмжэлтэй иймэрхүү өнөө мархаас харагдсан. Хүүхд орж байгаа юм шиг гэдэг байдлаар ажилтнууд тэгж ярьж байгаа. Тэгэхээр энэ цалингийн асуудлыг бол одоо бид нэр хангалттай хугацаанд тавьсан. Зүгээр зөвшөлтсөд уулзаад ингээ тгий гэдэг шалтгаанаа ихээр үндсэндээ нэг тийм хүнээс хүнд амжилсан байдлаар цаг хугацаа авах байдлаар хандж байгаа маа. Тийм учраас ажилтнууд одоо эцсийн арга хэмжээ ажил хаялт хийсэн тохиолдолд нэг литр бензин төш нефт ч гэсэн гадагшаа гарахгүй, хил рүү гарахгүй. Тэг имийг бол одоо энэ нөгөө талаараа засгийн газартаа шууд хамааралтай асуудал. Бүтээгдэхүүн гэрээгээр одоо манай Монгол улсаар тодорхой хэмжээний мөнгө орж идэг. Тэгэхээр энэ асуудлаас болж одоо улсын төсөвд болон тодорхой хэмжээний албан төлөх юм бол тухайн компани энэ шаардлагыг биелүүлээгүй, бодтой шаардлагыг биелүүлээгүй одоо компани өөрсдөө хариуцлага авах гэж хэлмээр байна. Өнөөдөр мэтлээ 300 ажилчдын хувьд дунджийн хэдийн цалин авах юм бол зүгээр ажилчдын хүсэж байгаа цалин үед хэдийн хэмжээний за дунджаар нь аваад үзэх юм бол нийт ажилчдын массын дунджаар нь аваад үзэх юм бол 200 орчим долларын цалин авч байгаа. За яг нэмэгдэл хэрийн нэмэгдэлгээд нэг бага хэмжээний цалин бий. Тэгээ энийг яг нэмээд үзэх юм бол 350 орчим долларын цалин. Дундаж цалин шүү дээ. Цөөхөн нэг 7-8 хүн гэдэг юм уу, тэр удирдах ажилтнууд нэг гэдэг юм уу $500 авдаг юм би. Тэгэхээр энэ бол хийж байгаа ажил бөгөөд гүйцэтгэж байгаа юутайгаа харьцуулахад бол их хэд бага цалин байгаа маа. Газрын тосны бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр л яг нэг л үнээр зарж байгаа шүү дээ. Тэр тусмаа хэдтээс бол хамгийн ойрхоноос манайх газрын түүхийн нэгтэд татчих байгаа. Үүнтэй харьцуулахад бол энэ бол одоо зөвхөн захын одоо огт мэрэгжлгүй мэдлэггүй хүмүүсийн цалингийн хэмжээнд байлгахлаа ярьсан байна. Нөгөө талаас яг энэ хятадын компаниуд хятад ажилчид ажилладаг л багтаа тэдний цалин юу нэг хэрэг гэх юм бол. За ер нь бол хятадын зүгээр компани хууч одоо тэрэлтийг зөвхөн дандаа хятад жолооч нар хийдэг байсан. Тэр цалинг бол одоо биднээс бол хаслах мэддэггүй. Ер нь харьцуулахад бол тэд нар бага хятад ажилчид хамаагүй өндөр цалин. Хамгийн доод нь сая 500 орчим төгрөгийн цалин байл авдаг. Хөрөнгөний ажил гэх мэт тийм мэдээлэл байна. Тэгэхээр аль болохоор бидний ч бүх юмаа нуудаг хаадаг ийм л компани л да. Бид нар бол яг өөрсдөө Монгол ажилтныхаа гишүүдийнхээ цалиныг мэднэ. Тавьж байгаа шаардлага ойлгомжтой. Цалин гол асуудал. Дараагийн хэд хэдэн асуудал бас тавьсан юм аа. Нэгдүгээрт энэ Улаанбаатараас ажиллаж байгаа 150-аад ажилчид бол 40 тэнд тасралтгүй ажилладаг. Хагас амралтын сангүй. 20 хоног иргэд амардаг. Нийт ажлын цагийг нэгтгэх болгоод зөвхөн ээлжийн амралт гэдэг зүйл ерөөсөө өгдөг байгаа байхгүй. Харамсалтай тэнд байгаа ажилчид өөрсдөө ч гэсэн ээлжийн амралт бидний авдаг юм байна гэдгийг ч гэсэн мэддэг юм. Тийм учраас ээлжийн амралтыг жилдээ нэг удаа хүн ээлжийн амралт тэрийг өгдөг л гэсэн үг байна. Дээрээс нь энэ кантинерийн систем буюу одоо тэр камп гэж ярьдаг та. Гоё нэр нь камп гэж ярьдаг. Тэр кампын дээр нэг юм кантинерт 8 хүн ажилтдаг. Эмэгтэйчүүд ч олон байдаг.
нэг кандидат 8 хүн амьдарч байгаа гэдэг бол нэг хүнд ноогдох метрик автобус бид нар хэмжиж байсан. 1.5 амьдарч байгаа юм. 1.1 метрик автобус нэг хүн амьдарч байна. Энэ бол одоо яг үндэ хэлэхэд бол одоо Монголд энэ нийтлэг тогтоод байгаа нэг стандарт гэдэг юм бий болчиход байна шүү дээ. Бичигдээгүй стандарт. Тэгэхээр энийг бол ажиж ирэх хэрэгсүүлж байгаа маа. Тэр чоног тэр ийм кампани систем тэгээ нэг 1.1 метрик аваад тэгэхэд хүн сэтгэл санааны хувьд ч гэсэн байгаа байдлаар хувьд ч гэсэн их хэцүү байна. Ялангуяа эмэгтэй хүмүүсийн хувьд одоо тэмхүү байдлаар амьдрахад хэцүү байна. Дээрээс нь ажлын байрыг одоо баяр сайдын үед одоо ярьж ирсэн гэж ярьж байгаа. Нэг одоо очихдоо энэ шаардлага тавьж байна. Тэрнээс хойш одоо баг 2 жил өнгөрсөн тэр ажилтны нэгдсэн байр байдаг гэдэг асуудлыг шийдэхгүй байна. Эдгээр ажилтнууд яаж та нартай холбоо тогтоосон юм болоо? Юугаар гадаад эзэнтэй компани гэхлээрээс нэг жоохон дарамттай нөгөө гэдэг хамгийн хүн хариултыг шийдэгдэх нэг үйл жишээ байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр үйлдвэрчний эмнэлгийн байгууллагатай хоёр жил өнгөрсөн тэр ажилтны нэгдсэн байр байдаг гэдэг асуудлыг шийдэхгүй байна. Эдгээр ажилтнууд яаж та нартай холбоо тогтоосон юм болоо? Юугаар гадаад эзэнтэй компани гэхлээрээс нэг жоохон дарамттай нөгөө гэдэг хамгийн хүн хариултыг шийдэгдэх нэг үйл жишээ байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр үйлдвэрчний эмнэлгийн байгууллагатай холбоотойгоор бид нар баг 3-4 жилийн өмнөөс хөөцөлдөж энэ ажилчдаас одоо нэгээрээ ажилласаа халагдсан ч ажилтаа ирнэ. Бөөнөрөөр цалингаа нэмүүлж хэд асуудал ярьж ирнэ. За бид нар хянах шалгалтаар явж хахад ажилчид бол яг үндэ хэлэхэд бол тэгэл гадны компани эзэдийн нүдэн дээр ялхаар бид нартай уулзахгүй хичээдэг. Энэ яг бод үнэн шүү дээ. Манай аль ч уулзах компанид очсон. Илүү дутуу ясны одоо хинтээ юу ярив? Одоо ажлаас нь хаална гэдэг юм уу? Нэг иймэрхүү юм зэрлэг дүү байдлын 21 зуун баймиргүй тийм юмнууд бол одоо манай уулзах компани ялангуяа их газар авсан байна. Тийм учраас Монголын үйлдвэрчний эмнэлгийн холбооноос хэрвээ ийм дарамт шахалтантай бол айх хэрэггүй. Бид нар та нарын өмнөөс ирэх ашиг чинь хамгаалнаа. Таны ажлын байртай болох эрсдэл чинь даанаа. Хамгийн гол нь тэр ажилд биднэрт итгэж энэ үйлдвэрчний эмнэлгийн байгууллаганд холбоонд нэгдэж ажиллах хэрэгтэй байна. Ялангуяа үйлдвэрчний эмнэлгийн байгууллагыг эсэргүүцдэг. Үйлдвэрчний эмнэлгийн байгууллагыг эсэргүүцнэ гэдэг бол нөгөө муу мухай далд хүний их зорж байгаа маань хаахал оролдлого хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэний эсрэг бол бид нар ишээ илүү тэнцэнэ. Үйлдвэрчний эмнэлгийн байгууллагын газарлаа бүр их илүү тэнцэнэ гэдгийг бол одоо бас хэлмээр байна. Тэгэхгүй болохоор үйлдвэрчний эмнэлгийн байгууллагыг хол байлгах юм бол одоо асуудлаас хол байж чадна. Монголчууд дуртай цалингаа дуртайгаар ажиллаж болно гэдэг ийм хуулийн бодол байдаг юм шиг. Энэ бол том эндүр шүү. Тэндээс 300 иргэдээр бүгд яг тэр чиглэлээр мэрэгчсэн дээр боловсралтай мэрэгчлээ хүмүүс байгаа. Яг 300-аар үйлдвэрлэлээ Дорн аймагт мэрэгжлийн үйлдвэрлэлийн тренинг гэдэг зүйл байгуул. Тэнд бол тодорхой хүмүүсээс сургаж байгаа, дагалдуулан сургаж байгаа. Тэр чиглэлээр мэрэгжлийн одоо хүмүүс байгаа. Хамгийн доод нь одоо хамгийн дээд ажиллаж байгаа нь бараг 10 жил ажиллаж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Газрын мэрэгжлийн чиглэлээр. Тэгэхээр бас явцсан чиглэлийн мэрэгчлээ өөр газар одоо гараад ороод ажил хийхээр одоо газрын тосны чиглэлээр мэрэгжлийн хүмүүс өөр ямар олборт хийж байгаа газар байгаа биш тий. Тийм учраас одоо энэ ажилтны хувьд одоо бас харьцангуй хүлээлттэй ханддаг шалтгааныг нь энэ юм шиг байна. Гэхдээ яг өнгөрсөн 4 сард одоо намайг очиад уулзж байхад бол одоо энэ ажиллаа явах болсон асуудал өөр байдлаар ярья. Эднэртэй одоо нэг гэрээ хэлцээрийн зарчмаар нэг ингэмээрэн тэгмээрэн өөрөд комплект байдлаар харьцах юм бол аль болохоор цаг аавна. Аль болохоор худлаа шалтгаан хэлнэ. Одоо хамтын гэрээ байгуулъя гэж одоо өгөхөд орчуулж яах гэдэг нэртэндээ бараг жил гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр яг бидний одоо даваа тал гэдэг юм уу одоо амжилтанд хүрч байгаа юм бол ямар ч тэнд үйлдвэрчний эмнэлгийн байгууллага тавьж тэнд хамтын гэрээ гэдэг зүйл Монгол Улсын хуулийн дагуу бид нар хийж чадсан. Тэрний дагуу ч баггүй юмнуудыг хийсэн. Гэхдээ хамгийн гол асуудал ерөөсөө цалин байт юм байна. Одоо магадгүй өнгөрсөн жил төрийн албаа агшин цалин пост компаниуд ажилласан цалин дээр 20-30 40 ба 50% нэмэгдээ явж хаад тийм үү гамшин жилийн дотор шүү дээ. Тэр чинь энэ компани ажил 5 жилийн хугацаанд нэг цалин нэмэхээр том дарга нэхээр одоо нэг юм $50 гэдэг нь ганц удаагийн нэг урамшуул өгч тийм шиг. Тэгэхээр яг энэ компани удирдлагч гэсэн бид нар энэ том компанийн дээд эзэнтэй нь уулзах гэдэг шаардлага тавьсан. Хамгийн сүүлдээ шинжилгээр завгүй байна гэдэг мэдээллийг ингээд ард түмчээр хэлсэн байна.
Тэгэхээр завгүй байна гэдэг бол 4 сарын хугацаанд өгсөн шаардлагад завгүй байна гэж хэлж байгаа бол одоо өнөөдөр бид нэр ийм шууд одоо дөрөвтэй хүчтэй арга хэмжээ авах байхгүй. Завтай байна, завгүй байна. Тэр өнөхөр эдний бизнес нь чухал бол яаж уулзах вэ?